Манай аймгийн хэмжээнд өнгөрөх жонд 37 булаг шандны ихийг хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэжээ. Сүүлийн жилүүдэд ундны цэвэр усны асуудал, булаг шанд аршаан гол нуурын ширгэх асуудал хурцаар яригдах болсон. Үүний эсрэг аймаг орон нутаг тодорхой арга хэмжээг авч булаг шандны ихийг хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэж байна. За 2017 онд манай гол баримтлах чиглэл бол энэ ог нөхөн зэргийн арга хэмжээний ажлыг одоо чанарын өндөр төвшинт хийх, тэрийг одоо хүлээн авч орон нутагт нь эзэмжүүлэх ажлыг голлож анхаарах ёстой. За дээр нь энэ хог хаягдлын асуудлыг цэгцлэх, ялангуяа одоо Булган сумын хатуу хог хаягдлыг дарж булшлах, лонтолын аргаар дарах энэ арга ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн хийх асуудлыг тавьж байгаа. Дараагийн нэг асуудал бол энэ агаарын бохирдлын асуудал байна. Бид бүхэн 16 онд агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг боловсруулж батлуулсан байгаа. Одоо энэ 17 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа. За дээр нь бид энэ нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж нутгийн иргэдийн оролцоотойгоор байгаль орчныг хамгаалах энэ үйл ажиллагааг одоо сайжруулах ажлыг хийх ёстой. Өнөөдрийн байдлаар манайд бол 200 нөхөрлөл байгуулагчид байна. Энэ нь бол нэг 600 гаруй мянга ойн санг одоо хамгаалж байгаа. Энэ хэмжээний талбайг одоо эзэнтэй болгож энийг одоо ойн хууль бус мод бэлтгэл ойн төмрөөс хамгаална гэдэг бол маш том хүч. Энэ хүчийг л одоо бид нэр бас дахин ашиглах шаардлагатай байж байгаа. Манай аймгийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргийх арга хэмжээний зардлаас жил бүр тодорхой хэмжээний булаг шандын ихийг хашиж хамгаалах зардал төсвөлдөг. Өнгөрсөн онд тусангийн зардлаар 37 булаг шандын ихийг хашиж хамгаалжээ. Үүний үр дүнд булаг шандны усны ундрах сайжирч байгаа талаар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга аймгийн засаг даргыг ажиллах үеэр танилцуулсан юм. Бид бол одоо өнгөрсөн жил бол 37 булгийг хассан. Нийтдээ бид бол хашиж хамгаалснаас эхлээд 240 хэдэн булг хашичаад байгаа. За энэ булгийг хаснаар бол булгын ундраг сайжирч байгаа. Усны ундраг маш их сайжирч байна. Дээр нь одоо иргэд бас тодорхой хэмжээний бохирдлгүйгээр усыг бас малчид маань хүртэж байна. Дээр нь одоо ундраг ихссэн болохоор малны услагааны асуудал одоо шийдэгдэж байгаа юм асуудал. Яагаад ингэж хашчихаар ундраг нь сайжирч байна гэхээр нөгөө мал одоо зундаа орж нөгөө оргилж байгаа ундрагыг хааж бөглөхгүй байгаа учраас усны ихний ундраг сайжирч байгаа юм явдлууд бол ажиглагдаж байгаа л да. Үр дүнтэй ажил гэж бол малчид их сайн хүлээн зөвшөөрч байна. Аймгийн хэмжээнд 642 булаг шанд 58 аршаан байдгаас 327-г нь хашиж хамгаалсан байна. Одоо хашиж хамгаалах шаардлагатай 100 орчим булаг шанд байгаа бөгөөд жил бүр тодорхой хэмжээгээр хашиж хамгаалсаар 100% хамгаалтанд авах зорилго тавин ажиллаж байгаа юм байна.